Арчидуудгоо санаачлан хэрэгжүүлж байгаа өсвөр үеийнхнийг шинжлэх ухаанч хандлага судалгааны арга зүйд сургах зорилготой Teen Researcher хөтөлбөр амжилттай үргэлжилж байна. Нийт 4 сарын хугацаанд үргэлжлэх тус хөтөлбөрт 11-р ангийн 65 сурагч хамрагдаж, одоогоор академик судалгааны шатаа дуусгаж, нийгэмдээ үндсэн бүтээгдэхүүц бодит төсөл хэрэгжүүлэх үе шат руугаа орохоор ажиллаж байна. Сурагчид өнгөрсөн хугацаанд зөвхөн онлайн мэдлэг аваа зогсохгүй салбар бүрийн тэргүүлэх чадварлаг мэргэжилтнүүдээс менторшип авч тэдний чиглүүлгээр дамжуулан өөрсдийн санааг илүү амьд хүний хэрэгцээнд нийцсэн бодит шийдэл болгон хувиргаж байна. Арчидуу боловсролын төвөнд энэ 100 өсвөр насны хүүхдүүд буюу 10-11-р ангийн сурагчдад зориулсан Teen Researcher өсвөрийн судлаач хэмээх хөтөлбөрөөр гаргасан энэ хөтөлбөрийн хүрээнд ахлах ангийн хүүхдүүд эрдэм шинжилгээний ажил буюу судалгааны ажил хийгээд үүн дээрээ туршиглан төсөл хэрэгжүүлж байгаа хүүхдүүд маань голчлон өөрсдөө тулгардаг асуудлууд буюу өсвөр насны хүүхдүүдийн хашрах хам шинж, өсвөр насны хүүхдүүдэд зориулсан орон зайн дутмаг байдал, мөн байгалийн шинжилгээ ухааны эрчим хүчний хомсдол, агарын бохирдол гэх зэрэг маш хүний амжилт ойрхон практик ач холбогдол өндөртэй сэдвүүдийг судлан өнөөдөр тайлангаа тавьж байна. За манай багийн хувьд болохоор яг өсвөр насны хүүхэд болон тэдгээрийн эцэг ихэд тулгардаг нэг асуудал бол цагийн төлөвлөлт болон яг хувь хүний зохион байгуулалтын талаар судалгаа хийсэн. Хүүхдүүд яг ямар асуудлаас болоод стресст ордог вэ гэдгийг судлаад тэг хүүхдүүд юу нь цагийн менежмент муутай байгаасаа болоод ингэдэм байна гэд манай багийг энэ сэдвүүдээр судалгаагаа хийсэн. Анх би яг энэ хөтөлбөрийн талаар ямар ч мэдээлэл байж ирсэн. Тэгээд ингээд яг над руу 5-6 хүн яг энэ хөтөлбөрийн талаар мэдээлэл явуулаад тэгээд ямар сони би яагаад ингэ явуулаад байгаа бол гэхэд тэгээд ингээд дахин тэр хүмүүс явуулах болгонд дахин уншаад ахлаар яг ингээд энэ яг надад хэрэгтэй юм байна. Тэгээд яг их сургуульд ороход ерөөхдөө шалгалтын оноо эсэх гэхээс гадна яг судалгааны мэргэжлийнхээ холбоотой судалгааны ажил хийх нь ерөөхдөө хамаагүй сайн түлхэс болдго юм байна гэдгийг анзаараад тэгээд ерөөхдөө энэ өөрийнхөө чиглэлийн дагуу судалгаа их маш том боломж гэж хараад тэгээд орсон байна. Мэргэжил сонгосон болохоор манай яг хамгийн ихний өдөр хөргөн зүрх төрийн ус байгууллагын баасан нэм буйгч ирээд нийгмийн ингээд салбарын чиглэлүүдийг айгүй их зааж бид нар тайлбарлаж өгсөн. Тэгээд тэрнээсээ ер нь бол ийм сэдв байд юм байна, ийм мэргэжил байд юм байна нэг улам гүнзгийрүүл судалснараа ингээд одоо тэгээд дээрээс нь Teen Researcher хөтөлбөрийн 2-3 сараараа салбарын мэргэжилтнүүдтэй ингээд уулзаад явж байгаагаараа ирээдүйн яг өөрийгөө тэр хүмүүсээр ингээд төсөөлж хараад улам мөрөөдөл, inspiration, урам зориг аваад явж байгаа. Teen Researcher хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа эдгээр ажил нь сурагчдын хувьд их сургуульд орохоос өмнө академик болон практик ур чадвараа хослуулах үнэлж баршгүй туршлага болж байна. Хүүхдүүдийн хичээл зүтгэл шингэсэн нийгэмд ээлтэй эдгээр төслийн эцсийн үр дүн нь энэ оны 10 дугаар сард олон нийтэд нээлттэйгээр танилцуулагдах юм байна.